За би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Мөнх Жаргал гэдэг хүн байна. За манайх бол түлхүү бог мал олонтой сайлын үнэтэй одоо адуу тэмээ бод мал байхгүй. Манай энэ бартаатай газар нутагт тийм мал их олноор өсгөх боломжгүй байдгаа. Манай суманд одоо сүүлийн үед ургац сайн гарахаа байсан байдаг эрдээ. Зудал болох тийшээгээ олж байна. Өвөлдөө цас их унаж, зундаа өвс ногоо сайн ургах болохоор эрдээ хэцүү байна. Малынхаа чанар танхаарахыг бодлогоо яах вэ? Малын эм тэрэ эрдээ сүүлийн үед бас дийлдэхэ байсан байдаг. Тэгээд одоо мал өсгөнө их олон болгоно гэдэг бол эрдээ бүтэхгүй зүйл болсон. Бэлчээрийн хомсдол эрдээ өстө ахалж байна. Мал бэлчээх газар олдохгүй. Одоо энэ сүүлийн үед мянгат малчин айлууд их олон болоод эрдээ бэлчээрийн дааз хэтрээд их хэцүү болж байна. Одоо тэгээд малаа хитрхи бас цөөлж болохгүй. Малын маань бүтээгдэхүүн үүснээс ариш шир ямар ч үнэгүй одоо хог болж хэвтдэг болсноос хойш амжиргаагаа залгуулахын тулд олон байж одоо махан л зарж одоо амжиргаагаа залгуулах хэрэгтэй болдог. Бас их хитрхи цөөлж болохгүй. Одоо хэцүү цаг үе ирж байна. Би бог мал хонь ямаа түлхүү өсгөж маллаж байна да. 2-3 жилийн давтамжтайгаар ганцуд нүүрлэж байна. Зундаа ургамлын гарц маш их муу. Өвөлдөө цас их унж хүүтэрч өдөөний өдөр хэцүүхэн л байна да. Малын өснөөс ноолуур арьс шир нүнгүйдэж очин бид нар малаа өсгөж малыгаа мах шилээр амь зууж явна да. За хүмүүс малаа их өсгөж, бог малаа их өсгөж бэлчээрийн гарц хүрэлцэхгүй хомс болж байна да. За ингэ залуу малчдын төлөвлөлт байна. За сүүлийн 2-3 жил бол малчдад нэр өвлийг бол нэлээд хүндхэнд авч байна. Зундаа газрын гарц үүс нөгөө муутай. Ер нь л мал малхад бол хэцүү болж байна. Мэдээж аль болох бэлчээрээ дөрөөлөх байх тал дээр санаа зовлгүй л явах. Гэхдээ бас малын тоо олон байхгүй бол цөөхөн малтай байхаар амжиргаанд ханаас шөрөхгүй байна. Малчид бид нар ч тэгээд хавртаа ноолороо өгч, хавртаа малаа борлуулж мөнгөтэй залгадаг хүмүүс. Гэхдээ цаг хэцүү болсон үед үүсдэж ирлээ бэлтгэхэд асуудлууд хэлээ. Ойрын хэдэн жил бол малынхаа тоо гэхээс илүү чанарт нь анхаарч ажиллаж байна. Сүүлийн үед одоо хүмүүс бог мал их өсгөж байгаа болохоор бэлчээрийн даас нөхцөл байдал хэцүү байна. Ам бүлийнхээ тооноос хамаарал одоо малынхаа тоо чанарын дээр анхаарч ажилладаг. Тэгэхгүй бол нөгөө их маллахснаас цөөн ам бүлтэй бас хүндхэн хэцүү асуудал байдаг. Манайх энэ бог мал, бод мал ер нь өсгчээд тэрний төлхөө ер нь бод мал руу өхөр олдоо өсгчээд яг. Манай орон нутагт ер нь 100 гаан энэ жил ер нь жоохон 100 таах шиг байна. Ер нь хараар гүйтрээд бас тиймэрхүү л байдаг. Ер нь малын бэлчээр болохоор энэ жилдээ ер нь хэцүү байдаг. Ер нь нүүдэл суудал хийж отроор л явах шинжтэй хавалтай л. Ер нь тэгээд юу яаж байгаа юм? Олон малтай байхаас илүү ер нь тооноос илүү чанарт анхаарахыг сүүлийн үед зорж яадаг. Бас олон малтай байхлаараас зарим үед гангач ихтэй зудтай байхлаар ер нь ихэнх нь өгөж өргөдөд бас тиймэрхүү л байдаг.